За сандар оюунга уран бихий энэ гурав яа одоо хин яа энэ гурав ямар муу санаатай юм бэ? Яг ай зогсоход ингээд ш. Зүгээр ай маань явж штэ. За оюунга төрүүлээс уц. За бихий нашир. Энэ бол зүгээр л тоглоом штэ тий хөгжилтөх гэж тоглож байгаа. За одоо та хоёроос нэгийг шалгаруулах нь штэ. Нэг нь ялагч болно. За яваарай амжилт. Чи орсон шүү дээ харин. За баяр хүргье. Та нар чи ямар айхтар юм бэ? Би сая анзаарлаа энэ ингээд сандал руугаа бүр ингээ хараа яваад байгаа байхгүй юу? Юусе ялахын хүсэлтэй юм байна шүү бүгдээрээ. Чи ч гэсэн бүчгсэн. Би л гэдэг. За наашаа босоод. За ялагчтай баяр хүргэх үү бүгдээрээ? За тэгээ баяр хүргье. За оюунгоо энд зогсчих. За одоо та нарын ийм сэргэлэн цовоо авхаалчтайг бол би бол хангалттай харлаа. Одоо харин энэ хүүхдүүдээ үзэгч хүүхдүүдтэй танилцуулаад аялалтаа гарыг гэж бодож байна. Яагаад гэвэл манай нэвтрүүлгийн эхлэх цаг хэдийнэ болчихжээ. Намайг инхлэн гэдэг. Намайг Есү гэдэг. Инхлэн гэдэг хэдэн настай юм та хоёр? 6. Хоёулаа 6 настай юм байна. За 6 настай. Намайг уран бихий гэдэг. Ямар гоё нэртэй юм бэ те? 6 настай. Бас 6 настай юм байна. Намайг сандар гэдэг. Намайг ануучин гэдэг. Би 6 настай. Намайг оюунгаа гэдэг. Би 6 настай. 6 настай. Сургуульд орох гээд шүднүүд нь унаал эхэлсэн байдгийг шүү дээ хүүхдүүдийг. Шүд унаа байгаа. Тийм байна. Одоо ингээд 6 хөрөнгөт унахараа энэ уран бихий оюунгаа хоёрыг унаад эхэлсэн байгаа юм байна. Бүгдээрээ маш гоё бэлтгэлтэй ирсэн байна. Тэгэд юу бэлдэж ирснийг манай үзэгчид бас сонирхож байгаа ах гэж бодож байна л да. Цүнхэнд чи юу вэ? Юу бэлдэж ирв аял л да? Энэний цүнхэнд. Энэний цүнхэнд байгаа юу? Та нар чи нэгнийгээ таньд юм уу? Та хоёр? За энэ юу вэ? Энэ ануучин. Хардаа. Энэ одоо юу хийж хаана явж байгаа зураг вэ? Анааштай зураг юм байна. Анааш чинь хаана байсан бол аль аймагт байдаг вүлээ? Битман гэдэг аймаг байдаг үлээ. Манай Монгол улсад анааш байдаг үлээ. Байхгүй. Монгол оронд бол байхгүй. Вьетнам гэдэг улсад очсон юм байна. За энэ талаараа надад яриад өгөөч. Анааш миний гарыг долооцсон. Айсан уу? Агаагүй. Хилний зөөлхөн юм байна уу эсвэл нөгөө юм ширүүн юм байна уу? Ингээд хилээр арааж байгаа тавчтай билээ. Хилэн амар урт юм бэ? Та гурав хамт явсан юм уу? Тий. Бид гурав усанд орсон. Загас харсан. Загас бас харсан. За ямар гоё зураг бэлдэж ирсэн юм бэ? Цаана байгаа энэ ямар шуунууд вэ? Наач ягаа шүү. Юу лээ? Энэ шууч фламинго. Яг зөв. Би мартсан. Хүшээ энд нэг амтан байна. Энэ юу вэ? Цармагч надад гоё харагдсан. Гоё байдаг. Цармагчин андагааг банан авч явж хахад цармагч яг бананыг булаах гэжсэн. Би цармагчнаас яагаад? Хайсан уу? Яг юу нэвгүй байсан бэ? Булаахтай. Хурдан хөдөлгөөнтэй. Ийм байна уу те? Шууд булаад авчдаг. Тий. За одоо 3 найзыгаа яриулъя те? Энэ 3 найз маань бас хаагуур аялж ийсэн бол өнөөдөр аялалдаа юу бэлдэж ирсэн бол гэд тэр талаар нь сонирхъя. Солонгос аялж ийсэн. Хятад руу аялж ийсэн. Вьетнам аялж ийсэн. Бас Хайнан. 6 настай ихэд 4-5 газраар аялсан биш. Солонгост аялж ийсэн. Солонгос чамд аль улс нь хамгийн их таалагдсан бэ? Тэр хэдэн гоё л. Бүгдээрээ л гоё санагдсан уу? Хамгийн гоё юм дурсамжтай сэтгэлд чинь үлдсэн зүйлээ хэлвэл юу ах вэ? Би Хайнанд байхад манай аав надад коконат авч өгсөн бас. Инхлэн маань хаагуур аялж ийсэн бэ? Японоор аялж ийсэн. Чи хинтээ аялсан? Эгч тэгээ аав эмэгтэйгээ. Ямар гоё юм бэ? Өнөөдөр манай инхлэн аялалдаа зориулж юу авчирсан? Гарт нагаа юм юу юм бол?
Зураг авдаг юм. Зураг авдаг. Өнөөдрийнхөө дурсамжийг бас бид нар мөнхөлж ингэж авч үлдчихэж байгаа тийм ээ. Гэхдээ зураг дарж агаад аяллаасаа ард хоцорвоо хүүхдүүдээ. Энэ ямар гоё мод вэ? Ямар гоё намтан бэг авч ирсэн. Нэг мэдсэн чинь найзууд нь алга болсон байх тохиолдол байдаг. Аялалд ер нь дандаа сэрэмжтэй явах хэрэгтэй. Найзаагаа дуудах хэрэгтэй. Тий дуудыг гэвэл яах вүлээ? Шүглээ үлээ. Үлээгээд үстэй. Бид нар тэгвэл сонсох байхгүй юу? Оо, ингэх юм бол сонсно. Хүй. Бихи хаана наа гэд ингээ олно гэсэн үг байхгүй юу? За одоо манай 9. Хаагуура илжсэн бэ? Хөдөөгөр аялж исэн. Богоон суугаад төдөө явсан. Бас богоон суугаад хөдөө явж исэн байна. Аль аймагт очсноо санаж гинэ. Ой модтай газар аялсан гэж байна. Ихэвчлэн бид нар ерөн 100 ой модтай, голтой устай газар руу ихэнх хүмүүс аялдаг тийм ээ. Гэхдээ говь бас их гоё юм байлээ. Энэ саксыг яах гэж авчирсан юм бэ? Би цэцэг дүүгээ мөөг түүн бас самар дүүгээд жимэс дүүгэж авчирсан. Бас навч дүүгээд Нэрээ мөөг түүж болно штэ тийм ээ. Би мөөгөнд талаар дуртай. Өнөөдөр ингээ бид нар дан октоороо аялах гэж байгаа болохоор биднэрт болгоомж илүүдэхгүй шүү. Тийм болохоор маш гоё эвтэй найрамдалтай энэ байгаль дэлхийгээ хараад өнөөдөр хамтдаа сайхан аялъя. Гар хөлөө бас юмд зүсвэ. Заяа хүүхдүүд ээ. Ингээд өнөөдөр та нар надтай аялахад бэлэн үү? За энд ингээ гараад тавьчих. За октоороо хамтдаа сайхан аялцгаая. За явцгаая. Тийшээ явъя бүгдээрээ. Та нар яахгүй байна уу? Инглэн бол шууд зургийн дараа л эхэлж байна. Аалз. Наалз чинь нисдэг билүү яадаг вүлээ? Нисдэггүй. Айхгүй байна уу хулганаас? Ямар юм бэ? Би бол айсан ш. Энэ юу вэ? Шоргоолцны үүр байна. Үүр их ингээ аваалцсан байна тийм ээ. Хажууд нь юу байна тэр? Наа чи юу вэ? Голоо байна штэ, голоо байна. Нэгнийхээ дээрээс унваа хөвгтүүд ээ. Оо, тэнд ирвэхээ байна хараа. Усан натар. Та нар айхгүй байна уу? Усан натар гал байна. Наашаа суучих хөвгтүүд ээ. Цэцгэн дээр суудаг шүү. Тий, цэцгэн дээр зөөлөн гоё сууцгаа чи. Жохон амрыг. Та нар юусаа айдгүй юм байна тийм ээ? Хүй. Саяны амьтад бол ихэвчлэн газарт байдаг амьтад байсан тий. Тэр дундаас юу нисдэг амьтад байсан бэ? Иврэхэ. Өөр нэг нь зүгий байсан. Бид нар тэгээд тэр шавжнуудынхаа дараа тэнд маш том юу харлаа? Шоргоолцны үүр. Та нар ерөн шоргоолцыг хэр мэдэх вэ? Шоргоолц чинь ингээд нэг шараан дээр амьдардаг. За ийшээ суугаарай. Нүхэн дотор нь. Шоргоолц ганцаараа амьдардаг билүү? Олуулаа амьдардаг билүү? Олуулаа. Том жижигээрээ ямар юм? Бид нар ингээд одоо байраа, байшингаа засаад олон өрөө болгоод тэгээд ингээд цонхтой эсвэл одоо Монгол гэрт бол тоонтой ингэж амьдардаг штэ. Шоргоолц яг тэгдэг. Та нар итгэхгүй. Итгэнэ. Яагаад? Шоргоолц гэргүй бол хоол хүнсгүй хин. Яг зөв. Ануужин яг зөв хэллээ. Гаднаас нь харахад ингээд нэг юм овоолсон шороо юм шиг харагдаж байгаа боловч тэр дотор маш олон нарийн зохион байгуулалттай өрөөнүүд байдаг. Агааржуулалтаа шийдсэн байдгийн байна. За тэгээд хэрвээ доторх агаар нь багасгах юм бол нэгэсэндээ салхивчаа онгойлгоно. За бороо орох юм бол өрхөө бүтээн. Энэ дэлхий дээр 13,000 гаруй зүйлийн шоргоолц байдаг. За ингээд янз бүрийн улаан шоргоолц, хар шоргоолц гэж байдаг шиг 70 гаруй зүйлийн шоргоолц манай энэ эрсдэс уур амьсгалтай Монгол оронд байдаг. Жишээ нь им ой модонд байдаг хар толгойд шоргоолц гэж байдаг юм байна. Та нар харж байсан да бид нар арай нэг том шоргоолцыг юу гэж нэрлээд байдаг вүлээ? Дээр ийм юмтэй. Морин шоргоолц, улаан шоргоолц гэд
замын шоргоолз гэдэг ингээд 70 гаруй төрлийн шоргоолз Монгол оронд амьдардаг байх нэ. Тэгээд шоргоолз юм олуула байх тусмаа ой модонд сайн юм байна. Яагаад вэ гэвэл хүүхдүүдээ ой модонд тэд нар маань янз бүрийн шавжнуудыг бас устгаж идчихэдэг. Шавжнуудыг яагаад устгаж байгаа нь сайн юм бэ гэвэл тэд нар чинь навч жимсийг бас идээд идэг юм байна л да. Тийм болохоор тэднийг шоргоолз иддэг байх нь. Ийм болохоор ашиг тустай байх нэ. Тэгэнгүүтээ яг одоо өнөөдөр бид нар ингээ олуулаа октоудаараа аялж байгаа шиг ер нь бол шоргоолцны одоо тэр гэр дотор бид нар жишээ нь орж болдог бол сонирхвол ер нь эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн орон зай байдгийм байна. Учир нь цөөхөн хідэн эрэгтэй шоргоолц байгаад тэгээд нийтдээ байгаа шоргоолцных нь ихэнх нь ажилчин шоргоолц буюу эмэгтэйчүүд байдгийм байна. Тэд нар гэртээ юутэй гэж галт тоогоотой. Нэрээ хоол хүнсээ байлгадаг. Том өрөөтэй хүүхдийн өрөөтэй том өрөөнд нь хэн амьдардаг гэж? Ээж нь хатан шоргоолц. Дараалаад 15-аас 20 жил төрдөг. Шоргоолц гаргаал идэг. Сонирм байгаач. Надад би бүр сонсоод ямар сони юм гэж бодсон. За одоо зөндөө удаан суучлаа. Одоо бүгдээрээ цаашаага аялцгаая. Тэхүү хүүхдүүд ээ. За тэгээ явцгаая. Дахиад гоё аялцгаая. Одоо хоорондоо муудалцахгүй шүү. За юу юм хамаа булаацлахгүй шүү. За 6-тай аялцгаая. За явъя хүүхдүүд ээ. Яасан ихлээ? Хазуулцаа юунд вэ? Аль харъя та наашир. Гараа. Аль хаана хазуулсан? Энд нь улаацсан байна штэ. Энэ яг наашаага ингээ бондоцсон байгаа болохоор шумууланд хазуулчих. Хөөе хүүхдүүдээ. Ингээд одоо бид нар чинь бөөнөрөө ингээл аял зугаалгаар явна. Шумууланд хазуулвал яах ёстойг та нар мэдхүү? Мэдхүү. Яах ёстой байдгийг? Тийм яг зөв. Шумуултай газар бол ер нь биеэ ил гаргах хэрэггүй те. Ер нь аялалд ийм битүү хувцс өмсөх нь зөв байдаг. Гэхдээ нэгэнт хазуулсан бол яах вэ? Одоо яг ингээд яг зөв. Хүйтэнжийн тавина. За өөр яаж болох вэ? Мөс тавина. Тоос түрх нь өөр. Яг зөв. Үнэхээр их ингээ улаан энэ тэндээ бүр томроод гөвдрүү болчвол эмчит хандах нь зөв. Цэвэр усаар баг дээр нь бас угаах нь зөв. Бусдаар ингээл маж идэж болох уу? Үнэхээр болохгүй. Бүр хорсоод гөвдрүүт чинь тийм ээ. Хөөе хүүхдүүдээ бас нэг юм асууя. Бид нарыг шумуулнаас гадна өөр юу хаздаг вүлээ? Зөөгий. За ингэдэг юм бэ. Зөөгий чинь биш үү? Хошуугаа шууд ингээ бидний арьс руу ингээ хийчдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөөдхийн хошууг ингэж арьснаасаа шахаж гаргах хэрэгтэй байд юм байна. За тэгвэл энд байгаа могоонд хазуулчвал яах вэ? Яах вэ? Могоонд хазуулчвал яах вэ? Эмчит байдаг. Яг зөв. Эмчит очих ёстой. Хөдөлгөөн хийж болохгүй. Ерөөсөө тэрийгээ ингээд хөдөлгөхгүй, оролдохгүй байжгаад эмчит очих ёстой юм байна шүү. За ёо. За бас ингээд бид нар майхандаа одоо аялж байгаа байшиндаа энэ шумууланд хазуулахаас сэргийлдэг нэг арга байдаг. Тэр юу вэ? Тэр тоор татаж болно. Яг зөв. Өөр. Улаан гэрэл бас тавиад зөөгийн. Чи ямар та нар чи өстой аяллаа үнэхээр туршлагатай юм аа. Шумуул бас улаан гэрэл. Бас нөгөө нэг хүмүүс утаа гаргаад идэв шин. Тэг хүч өгөөлж болно. Тэгээ бас утаа гаргаад ахаар дайждаг штэ утаанаас тийм ээ. Утаанаас унтдаг. Яг зөв. Энэ зөвлөгөөг маань анхааралтай сонссон, надтай бас санал бодлоо хуваалцсан аялагч хүүхдүүдтэй баярлалаа, үзэгчидтэй баярлалаа. Одоо бүгдээрээ эрүүл явахыг хүсвэл дасгалаа хийцгээе. Сала хийгээрээ
дошоо дэжгэрээ дэшээ дошоо дэгдэж үсэрээ Имэшгэ өндөр насад мар байвал ирсэн босч ташаарэ нэзуда Эчи явшээ тасгал хийгэрээ Ирч яхадагаа гүйгэрээ Хангаж гэдэж талага амраа Босон сууж бие амраа Урагша хошоо уртаж гүйгэрээ Дэшээ дошоо дэгдэж үсэрээ Толгого амраа Босон сууж бие амраа Урагша хошоо уртаж гүйгэрээ Дэшээ дошоо дэгдэж үсэрээ Томгож гэдэж толгого амраа Босон сууж бие амраа Урагша хошоо уртаж гүйгэрээ Дэшээ дошоо дэгдэж үсэрээ Дэшээ дошоо дэгдэж үсэрээ Дэшээ дошоо дэгдэж үсэрээ Яа ядарч шүү. Оо та суугаад амарч байгаа мó? Ой. За тэгээ нэрээ жоохон амарцгаая те. Хүшээ. Огтоо аялж байгаа ч гэсэн бүгдээрээ ер нь их гой сууд сургая. За ёо өмдтэй вэ нү юпхтэй вэ хамаагүй охин хөвгт чи ингэж суудаг байхгүй юу? Тэгэхгүй хөл мөлөө ингэж суухаар жоохон муухай харагдаж байгаас та нар намайг хартаа. Ингэж суухаар ямар харагдчихэ? Ингэж мөхөр муухайгаас те. Юпхтэй явж ивэл яа тэгэхээр хөлөө их гой ингээ ямар ч үед ер нь юм цэгцтэй сууд сурыг. За ёо. Би одоо биш те та нартай нэг тоглоом тоглоно. Та нар тоглоомд дуртай юу? Дуртай. За маш анхааралтай байх юм бол энэ их гоё тоглоом шүү. За. Үг дамжуулдаг тоглоом. Та нар мэдхүү? Мэднэ. Нэрээ юу? Нэрээ. Ямар гоё. За намжилттай тоглох гээд бас эн чинь цогцол. За энд суучих. За тэг. За багийн бас үйл ажиллагаа энд явагдаж байна. За та хоёр нааш шахаас суучаарай. Замдаа мартваа хүүхдүүдээ сонссон үгэ. Булаг. Хоёр. За юу гэсэн? Бонх хоёр гэсэн. Бас төгчөө шүү. За, эсвэл хэлчих. Бонх хоёр. Ерөнхийдөө зөв явж шүү. За, энд юуг сонссэ? Булаг хоёр. Булаг хоёр. За, бараг л болох гээд байна. Энд юуг сонссэ? Булаг хоёр. Тэг сонссноо. За, манай охин. Булаг хоёр. Яг зөв. Энд зөв хэлээд байна л да. Манай охтууд маш өрсөлдөөн чогтууд байна. Одоо бид нар хэр зэрэг сайн ярьдгаа батлах нэг боломж байгаа. Би булаг хоёр гэж хэлсэн байхгүй юу? Булаг гэдэг маань ингээд нэг чулуутай, ингээд нэх бүр тийм гол далай шиг биш хэрнээ нарийнхан ингээд хоржигноод урсж яадаг. Доороосоо ундраал усна гараад идэг. Тэрийг булаг гэдэг байхгүй юу? Энэ урсж байна. За, энэ ямар амтан бэ? Ирэм. Энэ амтны чинь булаг гэдэг юм. Булаг. Тийм ийм үсрэхэг амтан байгаа байхгүй юу? Булаг. Энийг хэлээд булаг хоёр гэсэн. Одоо тэгэнгүүт та хэд өрсөлдөх дуртай юм чинь энийг маш сайн тогтоогоод аваарай. Үс сайтай булаг. Өөр байгааз. Нэг нь булга гэж нэг нь булаг өөр ахгүй хоорондоо. Үс сайтай булаг. Ус биш шүү дээ. Энд чинь ус байхгүй. Үс сайтай булаг. Ус сайтай булаг.
Утгаар нь бодвол яг зөв хэлдэг хүүхдүүдээ. Ус сайтай булга, ус сайтай булаг. Ус сайтай булаг. Ус сайтай булаг. Сайн байна штэ. Баяр хүргэе. Манай үзэгч хүүхдүүд ээж автагаа бас дагаад хэлээрэй. За, одоо оюунгоо хэлж үзнэ. Ус сайтай булаг. За, одоо 9 хэлээрэй. Ус сайтай булаг. Ус сайтай булаг. 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 Маш сайн. За, сондөр. Ус сайтай булаг. Ус сайтай булаг. 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 Ус сайтай булаг. Ус сайтай булаг. Булаг. Маш сайн. Ус сайтай булаг. Ус сайтай булаг. 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 За, манай өнөөдрийн аялагч хүүхдүүд маань маш гоё цэвэр, тод, гаргацтай хэлж байна. Тэгээ зөв зүйл дээр хоорондоо өрсөлдөж бас юмыг сурахын төлөө, чадахын төлөө, өөрийгөө харуулахын төлөө байгаа нь надад бол буруу биш санагдчихэв. Та нартай аялах үнэхээр сонирхолтой байна шүү. Одоо та нарын бас л нэгэн авьяас чадварыг сорих, та нарыг хөгжүүлэх нэгэн булан хүлээж байна. Нэвтрүүлгийн маань маш гоё булан Мишель эгчин та нарыг хүлээж байгаа. За энэ агуйг харж байна хүүхдүүд ээ. Энүүгээр ингээд тонгоогоод явна. Тэгээд цаана нь та нарыг Мишель хүлээж байгаа. Мишель гэд нэг хөөрх ихж байгаа. Заяа. За тийш орчих. За, сайн уу хүүхдүүд ээ? Сайн уу? Мишель ихчээ. За, та хэд аялалтаа яваад ядраа түрээд ирсэн үгүй юу? Үгүй юу? Оо, ядарсан уу? Үгүй. Үгүй юу, ядраагүй үстэй. Яагаад? Ядраагүй те. За, өнөөдөр та юу үзэж сонирхож хурж ирв? Соргоолж. Шаргаалч. За. Шаргаалч. Шоргоолж үзсэн юм уу те? За. Тэгвэл би та нарт өнөөдөр юу гэхэ бараг л мэдчихтэй. Хэдүүл өнөөдөр шоргоолц хийх үү? За тэгье. Би өнөөдөр хар өнгөөр шоргоолцъя. Тэгээд олон төрлийн шоргоолц байдаг гэсэн болохоор чинь би олон төрлийн өнгө тавьсан шүү. Заа юу? За. За хэдүүлээ баримлын шавраа уутнаас нь салгаа идэх үү? За. Хэдүүлээ нэг Ийм болсон. жоох нэг сугалж аваад бөөрийн хэлээ. Заа юу? Хэдүүлээ Талгай юм уу? Талгай юм уу? 2 ижил тийм бөөрийн хийх заа юу? 2 ижилхнийг хийгээд нэг том толгой хийнэ. Болно. Та зөвөн дүрс мэдэх үү? Зөвөн дүрс мэдэн. За тэгвэл биеийн зөвөн дүрстэй шүү. Заа юу? За. Хэдүүлээ болцсон бол би биеийг нийлүүлээд эхэлчихье заа юу? Толгоон дээрээ биеийг наан тийм ээ. Биеийг наагаад тэгэж биеийг наагаад би хийчээд харуулъя. Нэг юм зайрмаг шиг харагдаж байгаа зү. Эндээ тавхалцаа. Тий. Толгойг нь хийхэд эврийг хий заа юу дүүлээ. Яагаад аа? Эвэртэй штэ. Хооронд нь дахиж үүрээд юм урт болгочоод тэгээ голоор нь нэг хуваагаад тэгээд эврийг хийн шүү заа юу. Манай хүүхдүүд хэр авьяастай вэ? Би шүлэг. Шүлэг уншдаг уу? За найзууд та шүлгээ уншаад өгчих. За үзэгч хүүхдүүд рүүгээ харж агаад тийш харж агаад. Би хаан төрөвөө шүлэг хүүх maaхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би өмсгөн сарны аялаа Асиас тойрогт холын 2 одны дохоох бяцхан жилэн 2 нүдний үзүүр цэнгэрлэг төдий дэртээд хүүх maaхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би зас цагаан уулыг эзэгнэхэн төрлөө би цаана хүүрээс авсаж үүс ороо хорил засан шихэд зацаж мөс болон халиад царьяа удаан сарлагын бухтааш зас цагаан уулыг эзэгнэхэн төрлөө онгон сингэр талыг эзэгнэхэн төрлөө би орос хардлээ хавар сумбэлцэн хүнийг орсон бүршүүд өвөл хагны хоолой өлөг өрөөлийн мөрөг өдий хүртэл хадгалсан онгон сингэр талыг эзэгнэхэн төрлөө би. Ваа, ямар мундаг юм бэ? Шилжээ. Нүдх юм уу? Нүдхийн бүгдээрээ. За, уран бихээ чийсээ юуны талаар уншчихваа? Бид нэр гоё яриад өгч тах уу? Хаврын үйлдэл. Хаврын үйлдлийн талаар уншсан юм уу? За. Дараа нь өвөл. Өвлийн талаар уу? Дараа нь 100. 100. Тийм. Ер нь дөрвөн үйлдлийн талаарх шүлэг мөн юм уу? Үгүй 3 юм чинь. Тийм үү? Тийм. Зөө. Яасан манд. За хэдүүлээ болцсон тийм ээ? Болцсон. За тэгэхээр одоо хэдүүлээ нүдээ хийгээл дуусна шүү. За юу?
Бөөрийн хилөөд тэгээ толгой хэсэг байна штэ. Толгой хэсгийнхаа доор ингэж нүдээ наан шүү заяа. Яна миний хамар сонин жом шиг болцсон юм бэ. За зүгээр юу ч гэсэн шоргоолч шүү заяа. Амин. Нүдээ ам байхгүй шүү. Шоргоолцонд ам за байдгийн болов. Байдаг юм уу? Чи тэгсэн юм уу? Оюун зүлэг чинь шоргоолцыг яадаг гэж хэлсэн бэ? Надад нэг жоохоо яриад өгч тхүү. Шаргaalд амьдардаг. Үүрэнд байна. Хатнаа хоолд амьдардаг. Аа тийм үү. Хатнаа том өрөөнд амьдардаг. Шаргаалд ээж хүүхэд төрүүлээд өдөр алган хүүхэд төрүүлдэг. Өдөр бол хүүхд төрүүлдэгээ шоргоолзоо. Тийм үү. За. Ээжтэй зүгээр баас хийдэг. Тийм үү. Багш өөрөө хэлж байгаа юм чинь нарахгүй шүү. За. Бүгдээрээ дууссан уу? Дууссан. За дууссан бол шаргаалзаа байраад хэдүүлээ үзэгч хүүхдүүд рүүгээ. Бид нар ийм юм ийсэн шүү гэж харуулъя ддэг үү? Тгий. За барьч шаргаалцсан уу да. Тэгээ одоо айгуул оюун зэлгч нь хүлээж агаад хэдүүлээ хуцаа өмсөд оюун зэлгч дээр очиаддаг үү? За цөглөөдөө өрч. Би оюун зэлгчтэй харуулаарай гэж хийсэн шаргаалзаа эсүүд өглөө шүү. За юу. За мэ. Оюун зэлгчтэй харуулъя шүү. За юу. Баяртай. Ой, сайн уу инхлээ? Сайн уу? За. Сайн явж ирв үү? Агуугаас айв уу? Айсан. Жог айсан уу? За оюунгаа энд загсчих. За ануужин энд загсчих. Оо, энэ тэгтээ жинхэнэ биш юм чинь. Ямар адилхан хийсэн бэ энэ шоргоолцыг хардаа. Бүгдээрээ хийсэн. Бүгдээрээ хийсэн үү те? За хүүхдүүдээ өнөөдрийн аяллаас та нар юу сурсан бэ? Тэрийг надад нэг яриад өгөөч. Юу ойлгож авав? Ямар зүйлийг шинээр мэдэж яг үнэн шаргаалцны тухай нэг тоглоом тоглосон шүү дээ. Тэр ямар тоглоом байлаа? Ямар үг дамжуулалт тоглолоо? Ус сайтай булаг. Ус сайтай булаг. Ийм төргөн хэллэг бид нар бас өнөөдөр шинээр сурсан. За тэгээ Мишель эгч дээрээ очиж өнөөдөр гоё үтсэн харсан зүйлээ шоргоолзыг ялангуяа уралсан. Ингээд өнөөдрийн аялал маань зугаатай, өгөөчтэй байсан гэдэгт итгэж байна. Аюулгүй хамтдаа сайхан аялж болтгийн нэг жишээг бид нар харууллаа. Даанч одоо аав ээж нэрсэн та нар дидид явъя гэдэг. Аав ээж эмээ өвөө гэрийнх нь нэрсэн байна. За хүүхдүүдээ надтай хамт аялсанд баярлалаа. Нэрээ амжаад бүгдээрээ нэг газ зураг авахулаад тах. Бүгдээрээ ийшээ хараад инэн шүү. За. Би секундын дээр нь тааруулсан байгаа. За юу. 1 2 3 4 5. За баярлалаа. Амжаад зураг авахулчлаа. Очоод зураг аппарат аваарай. Хэнийг хүлээ? За авчих. Баярлалаа инглээ. За тэгээ бид нарт бүгдээрэнд нь зураг өгөөрэй. За баяртай. Надтай хамт аялсанд баярлалаа оюунго. Энэнгээр гараад замын дагаж авах юм тий. Тийм замаа яг дагаад яваарай. За надтай хамт аялсанд баярлалаа ануужаа. Хамт аялсанд баярлалаа инглээ. Баярлалаа Сандраа. Баярлалаа Бихи. Баярлалаа Исүү. Бидэнтэй хамт байсан эрхэм үзэгч та нартаа ч гэсэн баярлалаа. Аялал зугаалгын цаг ирсэн болохоор та нар маань тавтай, аюулгүй, дурсамж дүүрэн аялаарай.